Энэ хавар зуны өдрүүдэд нийслэлийн зам засварын ажил зориулж 67 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Нийтдээ 76 км автоцам барихаар төлөвлөсөн байна. Зам барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд 60 км замыг нь эрх намар хүлээл гэж өгөхөөр гэрээ хийжээ. Залуучуудын өргөн чөлөө Баг тойруугийн нийт 20 чиглэлд зам засвар хийгдэх төлөвлөгөө гарч Улаанбаатар хотын ерөнхий менежер батлаад байна. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 13-ны хүртэл шинжлэх ухаан технологийн сургуулийн баруун хойд уулзуураас Төрийн ордны зүүн уулзар хүртэлх зам хаагдаж, засварын ажил эд хийгдэж байгааг та харж байна. Харин маргаашнаас Зоос гоёлын уулзрын хойд талаас Соёл урлагийн сургуулийн зүүн урд уулзрын баруун тал хүртэл автоцам хаагдана. Энэ сарын 14-өөс 15-ны хүртэл Монгол Улсын их сургуулийн урд уулзуураас Төрийн ордны баруун хойд уулзуур хүртэл, харин 16-наас 20-ны хооронд Төрийн ордны зүүн хойд уулзуураас баруун хойд уулзуур хүртэл, 21-ээс 6 дугаар сарын 3-ны хүртэл Байгалийн түүхийн музейн уулзуураас Зоос гоёлын уулзуур хүртэл, 6 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны хооронд Төрийн ордны зүүн хойд уулзуураас Зоос гоёлын уулзуур хүртэлх замууд хаагдах төлөвлөгөө гарчээ. 8 дугаар сар хүртэл ээлж дараатаагаар автоцам хаагдах учраас төдий хүртэл нийслэлийн замд түгжрэл үргэлжлэхээр байна. Жолооч нарт анхааруулж хэлэхэд ингээд зам засварын ажил хийсэнтэй холбогдуулаад аль болох энэ төлгөө графикийн дагуу зам маань ингээд хаагдаад засварын ажил хийгдэл явна. Жолооч нарт хэлэхэд тээврийн хэрэгслэр бага зорчиж аль болох нийтийн тээврийн үйлчлэгийг сонгож хэлмээр байна. Дээр нь хэлэхэд аль болох энэ хаагдсан замуудыг сонгох биш, энэ тойруу замуудыг сонгож үйлчлэхийг ард иргэдэд хэлмээр байна. Өмнөх жилүүдэд чанаргүй зассан замууд аль хэдийн эвдэрч хагарчгаад байгаа. Энэ жилийн замын засварыг хийх компаниудтай гэрээ байгуулахад дараа нь гарсан эвдэрлийг өөрсдөр нь засуулахар тогтсон. За жишээлбэл өнгөрсөн жил 100 айлын замыг шинээр тавьсан ч өнөөдөр хагарчихсан л байгаа. Тэр замыг засахыг гүйцэтгэсэн компаниас нь шаардсны дагуу засварын ажил нь эхлээд явж байгаа юм байна. Шууд соёл мөн мэдээллээ.